дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ойрхон орон нутгийн бодлого нэлээд итвэгдэж байна. За энэ бодлогынхаа хүрээнд бол Йемений Хути нарын босгочдын эсрэг агаараас цовдлогоо хийсэн. За энэ товтлогоонд бол нийтдээ 53 хүн амнасаа алдсан ийм хэрэг явдал болсон байна. За Америкийн хувьд бол Хути нарын байруу шийдвэртэй бөгөөд хүчтэй агаарын цохилт өгсөн гэдгийг бям гарагт мэдгдсэн. За үүний шалтгааныг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тайлбарлахдаа Хути нар Улаан тэнгист одоо үйл ажиллагаа явуулж байгаа усан онгоц руу халдлага дайралт хийж байгаа. Тэгэхээр үүний хариуд тухайн агаарын цохилтыг өгсөн гэдгийг мэдэгдэж байгаа. За амин өргөцсөлийн дунд Хути нарын бүлэглэлийн гол одоо хүмүүс байсан гэдгийг Вашингтон мэдэгдэж байгаа. За харин үүнийг нь бол тус бүлэглэлийн зүгээс ямар нэгэн баталгаажуулж мэдээлэл хэлээгүй байна. За Йеменд хийсэн цохилтын улмаас 53 хүн амнасаа алдсан. За үүний зэрэгцээ бол тэдгээрийн дотор 5 хүүхэд байсан гэдгийг Хути нарын босгочдын эрүүл мэндийн яам мэдгдсэн. За 98 хүн шархсан. За Хути нарын босгочдын удирдагч Абдул Малик Аль Хути Америкийн нэгдсэн улс Йемен рүү товтлогоогоо үргэлжлүүлсээр байх юм бол босгочдын зүгээс Улаан тэнгист Америкийн цэргийн болон арилжааны онгоцрууд руу дайралт хийн гэдгийг мэдгдсэн. Нэм гаргийн орой Хуэда бомбдод Америкийн нэгдсэн улс шин цохилт өгсөн гэдгийг бол Хути нарын бүлэглэл бас онцолж байна. За Америкийн хувьд бол энэ тал дээр одоо шин товтлогоотой холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Марк Волц ABC News телевизэд ярьцлага хийхдээ бям гарагт босон цохилт нь Хути нарын олон удирдагчдыг онлж тэднийг устгасан гэдгийг онцолсон. За харин Батлан хамгаалгын сайд Пит Хексет Fox News телевизэд ярьцлага өгсөн. За бид нар бол асар их хүчээр бол цохилт өгсөн. За одоо тэдгээр хүмүүст бол хангалттай гэж юу байдгийг гэдгийг энэ товтлогоогоор ойлгуулж байгаа гэж хэлсэн байгаа. Цаашдаа бол Пуужингийн товтлогоог үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдэж байна. Харин Хути нарын хувьд бол ямар шаардлага тавьж байгаа гэхээр Израилийн Газын зурваст явуулж байгаа үйл ажиллагаа тэр дундаа бүсэлтийн ийм блокейд бол хийсэн байгаа. Тэгэхээр энийгээ зогсоох хүртэл бол Улаан тэнгист хөвж байгаа усан онгоцрууд руу товтлогоогоо үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдсэн. За тэд бол Израилийг дайсан гэж үзсэн. Тийм учраас бол Ираны дэмжлэгтэй энэхүү бүлэглэлийн зүгээс Сана болон Йемений баруун хойд тусгийг бол хяналтандаа авсан. За үүгээрээ дамжуулаад үйл ажиллагаа явуулдаг. За тус одоо Хути нарын засгийн газрыг бол олон улсад ямар нэгэн байдлаар бол хүлээн зөвшөөрдөггүй. За Хути нар болохоор Йемений лалын шашинтай шиитийн цөөн хүмүүс байдаг. За тэдгээр хүмүүсийн хувьд тэдгээр энэ бүлэглэлийг бол ерөнхийдөө улс төр шашны бүлэглэл гэж үздэг. За энэ эдгээр бүлэг бол өөрийгөө Хамас бүлэглэл болон Ливаны Хезболла хөдөлгөөн зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийн хамт Америк болон Израиль за цаашлаад бол өрөндийн энэхүү орнуудын эсрэг Иран тэргүүтээ эсэргүүцлийн тэнхлэгийн нэг хэсэг өөрсдийгөө үзэж зарладаг. За албан ёсоор бол Ансар Аллах гэгддэг тус бүлэглэл нь 1990-ад оноос хойш бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус хөдөлгөөний үүсгэн байгуулагч нь бол нас барсан Хүсейн Аль Хути гэдэг ийм хүмүүс. Тийм учраас түүний нэрээс авч бүлэглэлийг бол Хути гэж нэрлэдэг юм байна. За одоогийн удирдагч нь бол түүний авга ах Абдул Малик Аль Хути юм байна. За 2000 оноос эхлээд бол Хути нар Йеменд одоо үйл ажиллагаа нэлээд хичигдсэн. Йеменд урт хугацаанд бол дарангуулж байсан ерөнхийлөгч Али Абдулла Салахи эсрэг хэд хэдэн бослого тэмцэл бол тэр үед өрнүүлж байсан. Ингээд Йемений хойд хэсэгт бол илүү их бие даасан байр суурьтай болж гисэн. Ингээд 2011 онд бол Араби хаврын үеэр ард түмний эсрэг бол бослого ерөнхийлөгч Салахи эсрэг болоход Абдуру Мансур Хадидд бол эрх мэдлээ одоо шилжүүлэхөөс өөр аргагүй байдалд орсон. За харин Хадигийн засгийн газар бол үр дүнтэй ийм бодлого баримтлуулж чадаагүй. Үүнээс болоод бол Хути нар үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ийм зай завсрыг бол тэдэнд олгосон. Тэгээд Йемений нийслэл Сана хотыг эзлэхээс өмнө бол хойд мужийн Садаг бол хяналтандаа авсан ийм бүлэглэл юм байна. За 15 онд бол босгочд Йемений баруун хэсгийн томоохон хэсгийг эзэлж авч за тэгээд Хадиг бол гадаад ерөнхийлөгч Хадиг бол гадаад руу дөрөхөд хүргэсэн ийм зүйлүүд байгаа. За Хути нарыг бол хамгийн их эсэргүүцдэг улс бол хөрш Сауди Араб байгаа. Тийм учраас бол өөрийн болон Америкийн нэгдсэн улсын санхүүжилттэйгээр бол Йемений Хути нарын эсрэг бол ийм агаарын цохилт болон хуурай замын байлдааны үйл ажиллагааг явуулж гисэн гэсэн хэдий ч бол Хути бол ихэнх нутгаас нь бол тэдрийг эзэлж авсан нутгаас нь ерөөсө хөөж чадаагүй байгаа. Сауди Араб бол Хути нартай энхийн гэрээ байгуулахыг хичээж исэн. За ингээд Нүүбийн зуучлаар 2022 оны 4-р сараас эхлээд эвлэрэлийн гэрээ бол хүчин
төгөлдөр болсон. За тэгээд зэвсэгт мөргөлдөөн бол одоо ч гэсэн өрнөж байгаа. За энэ хүү одоо Хутийн нарын зэвсэгт мөргөлдөөн дайны улмаас нийтдээ 160 мянган гаруй хүний амь нас урагдсан. За 4 сая гаруй хүн өөрийн төрөлх орон байр орон нутгаа орхон гарахаас дүүрхээс өөр аргагүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.